Сайн байцгаана уу? Apex Capital-ын зүгээс гадаад арилжаанд оролцдог хөрөнгө оруулагч нартаа зориулаад маркет апдейт бичлэг дугаар 3 эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр надтай хамт гадаад арилжааны брокер буян ундрах миний бие халигун олцоод бэлэн болсон байна. За эхний мэдээгээрээ буюу геополитикийн тал дээр бас томоохон мэдээнүүд бол гарсан. За өчигдрөөс хойш бас Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд за Ормузын хоолойг маргааш гэхэд бас бүрэн нэг боломжтой гэдэг бол мэдгдсэн. За түүний хэлснээр Сауди Арабын нэгдсэн Эмират улс Катарын зуучлалтаагаар хилцээ өрнөж байгаа бөгөөд за эхний шатандаас Ормузын хоолойг ер нь бол дахин нээж дараагийн шатандаас Ираны ер нь цөмийн хөтөлбөрийн асуудлыг ер нь хилцэхэр бол төлөвлөж байгаа. За харин Ираны тал бас Америкийн нэгдсэн улсаас албан ёсны хилцээс явагдаж буйгаа бол яг бүрэн мэдэгдээгүй байгаа. За одоогоор Оманы зуучлалаар бас зөвхөн Ормузын хоолойгоор усан онгоцны хөдөлгөөнийг сэргээх техникийн зохицуулалтын талаар ажиллаж байгаагаа бас мэдгдсэн. За тэгээ Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи бас хэлэлцээ эцсийн шатандаас орсныг бол онцлсон ч бас хоолойг дахин нээх талаар бас эцсийн тохиролцоонд бол хүрээгүй гэдгийг бол мөн дурдсан байгаа. За тэгээ эдгээр мэдээллийн дараас зах зээл бас Америкийн нэгдсэн улсын цэргийн ажиллагаанаас илүү дипломат гарцыг бас илэрхийлж байна гэж бас үнэлж эхэлсэн бөгөөд за энэ бас геополитикийн эрсдлийг бас тодорхой хэмжээнд бас бууруулж байна гэсэн иймэрхүү дүр зурагтай байгаа. За тэгээ өчигдрөөс буюу бас томоохон индексүүд нь бол өсөлтийг бол үзүүлсэн. За тэгээд бас өмнө 7 хоногтос томоохон компаниудын тайлан бас гарсан байгаа тий. За тэрнээс сонслох тайлан бас чиний хувьд юу байгаа вэ? Өнгөрсөн 7 хоногт технологийн томоохон компаниуд тайлангуудаа танилцуулсан. Үүний дундаас хамгийн онцлог нь мэдээж Microsoft-ийн тайлан байлаа. Тэгээд яагаад вэ гэхлээр хэмэл оюун ухааны эрхтэй холбоотой тухайн компани үүлэн технологийн орлого нь бол түүхэн дээд түвшиндээ хүрсэн байгаа. За түүнээс дурдах юм бол Азуудагийн орлого бол бүтэн жилийн орлого нь 100 тэрбумыг анх удаага давсан үзүүлэлтийг үзүүлсэн байгаа. За яагаад энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд чухал мэдээ байсан бэ гэхлээр сүүлийн жилүүдэд томоохон компаниуд одоо маш их мөнгийг ол AI-ийн хөгжил зарцуулж ирсэн. Гэхдээ технологийн компаниудын AI-аас олж байгаа орлого нь бол харьцангуй зардалтайгаа харьцуулахад бага байсан. Ер нь тэгээд бас Microsoft чинь сүүлийн 5 хоногтоос 24% орчим хувь бас өсөлтийг бол үзүүлсэн байсан шүү дээ. Тийм, өнгөрсөн 7 хоногийн сүүлээд бол тайлангууд танилцуулсны дараа өндөр өсөлтийг үзүүлсэн. Энэ нь зөвхөн одоо Microsoft-ийн хувьцааны өсөлтөөс гадна AI-тай холбоотой бусад технологийн компаниуд өндөр өсөлтийг үзүүлсэн байгаа. За мөн дээрээс нь зөвхөн Америкийн зах зээлч биш Microsoft-ийн тайлангаас үүдэлтэй Kospi Index өнгөрсөн баасан гадрын ярилцлагаар ер нь бол 17-18 орчим хувийн өсөлтийг үзүүлсэн. За тэгээд бүхэл бүтэн улсын жишг индекс 10-аас дээш өссөн гэдэг нь бол маш ховор нэг өдөрттэй тийм. Тэгээд за мэдээж Kospi Index нь бол бусад томоохон хөрөнгөний зах зээлүүдтэйгээ харьцуулахад маш өндөр хэлбэлцэлтэй байдаг. Тэгээд өмнөх 3 үеийн ярилцлагаад бол нэг 17 орчим хувийн уналтыг үзүүлсэн байгаа. За энэ 7 хоногтаас бусад томоохон компаниудын тайлангууд гарч байгаа. Америкийн одоо батлан хамгаалахын салбарт бас томоохон компани болох Palantir-ийн тайлан өнөө өглөө гарсан байсан тийм. Тэрний талаар мэдээлэл. За Palantir Technologies нь 26 оны 2 дугаар үйлчлэлийн санхүүгийн тайлангаас өнөөдөр өглөө бол танилцуулсан байгаа. За орлогоос жилийн өмнөхөөс 93%-аар өсгөн 1.9 тэрбум $, бас хүргэснээр бүтэн жилийн төсөөлөл бас дахин нэмэгдүүлсэн байсан. За тайлангийн дараас тус компани хувьцаа арилжааны дараах aftermarket тэр юу нь бол ойролцоогоор 14%-аас дээш бас өсөлтийг бол үзүүлсэн байлээ. За өсөлтийг бас голлон Америкийн нэгдсэн улсын зах зээл дэмжсэн бөгөөд за Америкийн нэгдсэн улсын commercial орлого гэж ярьдаг тэр нь 149%-аас өсөж 764 сая $, төрийн байгууллагуудаас олсон орлого нь 90%-аар өсөд 809 сая $-т бол хүрсэн байгаа. За ингэснээр Америкийн нэгдсэн улсаас нийт орлого нь 1.5 тэрбум $, болж өмнөх оны мөн үеэс 115% өсөлтийг бол үзүүлсэн байсан. За тэгээ компани ашигт ажиллагаа мөн бас хүчтэй бас гарсан. За цэвэр ашиг нь 106 тэрбум $. За
За нэг хувьцаанд ногдох ашиг нь бас 41 цент болсон бол үйл ажиллагааны бас мөнгөн урсгал болон чөлөөт мөнгөн урсгал бас тус бүр нь 1.2 тэрбум $. Авсан байгаа. За улирлын эцэст 9.2 тэрбум $-ын бас бэлэн мөнгө за богино хугацаанд хөрөнгөтэй байгаагаас юу нь бол мэдээлсэн. За удирдлагын зүгээс бас 3 дугаар улиралт болон бас бүтэн 26 оны орлого ашиг бас чөлөөт мөнгөн урсгалын төлөв бас дахин бол өсгсөн байгаа. За тэгээ Америк нэгдсэн улсын энэ commercial орлого нь бас энэ донд бас дор хаяж юу нь бол 134% өсөлттэй байх төлөвтэй гэж бол мэдгдсэн байгаа. За тэгээд дараагийн мэдээлэл юм бол бас SpaceX бас нээлттэй компани болсноос хойш бас анхудаа тайлангаа бас танилцуулахар болсон байгаа. За Монголын цагаар маргааш өглөө Америкийн цагаар 2 дахь өдрийн ярилцлага хаагсны дараа бас танилцуулахар байгаа. За уг тайлан бас танилцуулсны дараа бас онцлог зүйл нь бас юу байгаа вэ гэдэг бас халдлагчтай бас тайлбарлаад өгвөл. Одоо SpaceX-ийн одоо зах зээл дээр чөлөөтэй ярилцлагаж байгаа хувьцаа нь бол нийт хувьцааныхаа нэг 4-5 орчим хувийг эзэлж байгаа. За хэрвээ тайлангаа танилцуулсны дараагаад хоёр арилжааны одоо 2 өдрийн дараагаад зарим ажилчдынх нь эзэмшиж байгаа хувьцаанууд нь зах зээлдээ арилжах боломж нь хуулийн дагуу нэгдэж байгаа. За тэгэхээр ер нь бол нийтдээ нэг 10-аас 12% нь зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж эхэлнэ гэсэн. Зах зээл дээрх одоо хөрвөх чадвар нь илүү нэмэгдэх байх гэсэн хүлээлттэй байгаа. За бас дараагийн бас онцлог мэдээ юм бол бас Азийн зах зээл дээр бас мэдээ гарсан. За Японы сангийн яамнаас бас мэдээлэл бас өмнө 7 хоног бол гарсан байлээ. За энэ хүн мэдэн дээр бас илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгвөл. За өнгөрсөн 7 хоногт Японы сангийн яамнаас өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр Америктэй хамтарсан интервенцийг бол хийсэн байгаа. За энэ нь ямар учиртай вэ гэхлээр өмнөх маркет апдейт дээр бас ярьж байсан Японы Йений ханш одоо сүүлийн 40 жилийнхэн хамгийн сул түвшин дээр бас ирсэн байгаа. Үүнийг одоо Японы йений сулралыг одоо тогтворжуулах зорилгоор Америктэй хамтарсан интервенцийг 2011 оноос хойш бол анх удаага хийлээ. За интервенц хийсний дараагаад йений ханш долларын эсрэг 6 орчим хувиар чангарсан байгаа. За одоо сул йентэй байх нь өөрөө бас Японы экспорт хийдэг компаниудын хувьд одоо давуу талтай байдаг. За тэгээ интервенц хийсний дараагаар гэх юм бол Японы экспорт хийдэг компаниудын хувьцаанууд нь бол харьцангуй сул үзүүлэлттэй боловсруулагдж байна. Видеоныхоо төгсгөлд энэ 7 хоногт бас хөрөнгө оруулагчдын анхаарлаа хандуулж байгаа хүлээгдэж байгаа мэдээнүүдийн талаар хуваалцъя. За энэ 7 хоногт SpaceX-ийн тайлан гатгаад хүлээгдэж байгаа. Мөн дээрээс нь чип үйлдвэрлэгчид болох AMD, SanDisk компаниудын тайлангууд гатгаад хүлээгдэж байна. За макро эдийн засгийн хувьд гэх юм бол хөдөлмөрийн зах зээлтэй, Америкийн хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой мэдээнүүд гатгаад хүлээгдэж байна. За энэ 7 хоногийн онцлог мэдээнүүд гэх юм бол Японы интервенц болон геополитик хийн талаар ерөнхий мэдээллүүд явлаа. За тэгээд дараагийн маркет апдейт бичлэгээр уулзцгаая.